байцгаана уу? Биндрия байна. За ингээд бичлэгийг маань үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр болохоор What's in my bag буюу миний одоо нислэгийн цүнхэнд юу байдаг вэ гэдэг энэ ийм сэдвээр хий гэж бодож байна. Ингээд эхлэе. За энэ миний нислэгийн цүнх байна. За тэгээд энэ цүнхэн дотор бол одоо хэрэгцээтэй бүх зүйлсээ авч явдаг. За энэ crew tag-аас нь эхэлжээ. За энэ crew tag буюу одоо энэ keychain. За энэ хүн бол ингээд нисэх багийн бүрэлдэхүүний нэг хэсэг юм байна гэдгийг ер нь хаана ч утсан илэрхийлж идэг амар юм чухал зүйл байдаг. За тэгээд энэ болохоор би үсгтээ миний нэр чинь Биндрия шүү дээ. Тэгээд ийм би үсгтээ энэ keychain-ыг манай эгч дубаагаас авчирч өгч ирсэн. Бид айгу биелгшээгээд энийг байнга зүүж явдаг. Окей. За эхлэе. За хамгийн чухлаас нь эхлэе явчих тий. За хамгийн чухлаасаа гэх юм бол энэ нислэгийн пассворт байна. За энэ пассвортгүй бол мэдээж хаашаач явж чадахгүй, хаашаач нисэж чадахгүй гэсэн. Тэгэхээр нислэг болгоныхоо өмнө пассворт маань байна уугүй гэдгийг би байнга шалгадаг. Ер нь дэлхийн бүх cabin crew-уд бас их тэгдэг л гэж бодож байна. За дараа нь болохоор юу байгаа вэ? Sorry. Дараа нь болохоор ийм компани ийм ID байна. За энэ компани ID-г бас бүхэл одоо airline ажилчид ингээд нислэгийнхаа өмнө авч явж зүүх хэрэгтэй байдаг. За энийг бас ингээд гадлангуй гадагшаа гадаад орн руу зорчихдоо ингээд заавал зүүх хэрэгтэй байдаг. Компани ID number 2 чухал зүйлсийн нэг байна. Дараа нь болохоор нэг хөөрхөн юм коромитэй тэмдэглэлийн дэвтэр. За яг заавал короми байх бол албагүй л дээ. Энэ хөөрхөн ингэж юу яадаг ингэж солигддог гэх юм уу. Энэ дээр одоо юугаа тэмдэглэдэг вэ гэхээр нислэг болгоны өмнө нислэгийн өмнөх яриа брифинг гэж бид нар хийдэг. Тэрэн дээр за тэдэн зорчигч өнөөдөр нисгийн байна, ийм онцлогтой агаар салхин ийм байна гэдэг нэг чухал мэдээллүүдээ ярьдаг. Тэрийгэ тэмдэглэдэг. Одоо би энийг 24 оны 9-р сараас эхлээд хөтлөөд одоо бүр энэ хүртлээ явцсан. Одоо ч 1 сар те ингээд ийм их болсон байна. Энэ хөөрхөн дэвтэр хамгийн гол нь авч явахад авсаархан аяг хөөрхөн бид. За тэгээд энэ дотороос уг нь гарч идэм маань байх хэвээр. Sorry. За тэгээд окей за энийг гаргач. За дараагийнх нь болохоор тараа энэ бүр амар хөөрхөн короми бас адилхан коромитай бал. Энэ хөөрхөн cute бал болохоор ингээд 4 тавцныхаа карманд хийгээд амар авсаархан ийм хөөрхөн 4 мөнгөтэй. Тийм болохоор энэ бал надтай маш олон газраар аялсан. Тэгээд нислэгийн тэмдэглэлийн дэвтэр бал бол ингээд бас маш чухал зүйлсийн нэг. Бал бол ялангуяа ингээд гарын үсэг зурх морох ингээд нислэгийн туршид үе хэрэг болдог. Зорчигч нараас бал асуугаад байдгийг. За энийг төрдөө ингээд хаачээ. За одоо үндсэн том хэсгийг онгоолгоё. Тийм бас дараагийн чухал зүйл болохоор нисэлгийн бичиг баримт байдаг. За энэ дотор болохоор сертификат, тарилгын дэвтэр, эрүүл мэндийн бас дэвтэр, нислэгч шаардлагатай одоо тухайн тайпны онгоцны сургалтанд хамрагдсан зэрэг ийм чухал ийм бичиг баримтууд байдаг. Тэгэхээр бичиг баримт бол цүнхний одоо энэ мухрын карманд бол бүр үргэлж everywhere байх хэрэгтэй байгаа. За дараа нь болохоор энэ дотор миний кабин дөмсдөг гутал байгаа. Энийг одоо яг дараа нь би зургаар харуулчих. Энэ дотор энэ cabin shoes одоо яагаад хэрэгтэй гэдэг вэ гэхээр бид нар тэрөө та нар ажилласан бол онгоцны бүхэгийн ажилтнууд аэропорт дээр нэг өөр гутал өмсөд яг онгоц руу орохоор бас нэг арай ийм намхан болтой ч юм уу хөл дэвтийнхэн гутал өмссөн байдаг. Яагаад тэгэхээр маш олон цаг зогсоо ажил хийж байгаа учраас хөл дэвтийнхэн гутал бол өмсөх хэрэгтэй шүү дээ. Тэгэд энэ бол яг ийм зориултын ийм хөл дэвтийнхэн балерина shoes байгаа. За дараа нь болохоор яна энэ авчуулагдчих. Дараа нь тадаа. За энэ нь болохоор бас амар хэрэгтэй байнга авч явдаг ийм хэрэгтэй хавц байна. Энэ дотор бас зөндөө юм байгаа. За энэ чухлынхын дараалалаар болохоор ийм
юу гэдүүлээ хоримогч sorry apron энэ хоримогч болохоор бас ер нь бүх airline-ийн ажилчид cabin crew-гууд үйлчлэгээ сервисийнхаа өмнө ингээд үйлчлэгээнд гарахдаа энийг ингээд өмсдөг. Ингээд дөрөв тавцаа муухай олохоос сэргийлээд ч юм уу. Ерөн заа ингээд үйлчлэгээ эхлэх хоол ундаагаар үйлчлэж байхдаа энийг ингээд хэрэгэлдэг. Угаажийн дүүцсэн цэвэрхэн байх хэрэгтэй. За дараа нь болохоор энэ түнхэн дотор чи хэн бэ? За энэ болохоор юуны нөгөө өвгний бэйли байна. Энэ өвгний бэйли юунд хэрэгтэй вэ гэхээр бас л нэг аюулгүй ажиллагааны нэг зүйл байгаа. Халуун одоо өвгөн дотор ингээд халуун хоолыг нь халаадаг шүү дээ. За тэрийг ингээд бид нар гаргаад трейдер нэг нэгээр нь ингээд өрдөг. Тэгээ тэхийн тулд халуун өвгнөөс халуун хоол авахдаа одоо энэ бэйлийг өмсөд хоолыг гаргадаг. Тэгэхээр энэ бол бас гашлакан дотор заавал байх ёстой зүйл. Бас гарч идэм байна. Гарч идэм бас амар чухал. Энэ ингээд хүмүүс юу мэдтгүү болвол тухайн одоо онгоцны нисгээс өмнө үзлэг шалгалт бид нар хийдэг. Танаг төхөөрөмж тэгээд ингээд шаардлагатай аюулгүй байдлын үзлэгийг хийхэд гарч идэм бол бүр заавал байх ёстой байдаг. Ийм тусгал сайтай бас ингээд карманд авч явахд ийм жижигхэн байвал айгуу тийм зүгээр байдаг. Амар том энэ ч бас жоохон хэцүү байдаг юм аа. За дараагийнх нь болохоор дараагийнх нь энэ усны лак байна. Усны лак ч бишээ. Усны ийм нэг хив барьдаг ийм ус байна. Сүүлийн үед болохоор ийм шүршдэг ийм лак хилээр гаргахаа болцсон. Тэгээ тийм болохоор ийм зөөлөн тэгсэн мөртлөө ийм лак шиг барилттай ийм усны лак бас амар чухал. Ингээд нислэгийн туршид ингээд бас өглөө лак зүүсч ингээд илүү гарч мараад ингээд штухгүй. Тэгээ тэрийгээ энийгээр бас ингээд лактах нь байна. За дараа нь бас нэг юм байгаа. Зөндөө юм байна уу? Тараа үнэртэй ус. За энэ бол бас бүх cabin crew хүний цүнхэнд ер нь байдаг. Үнэртэй усыг ингээд нислэгийн дундуураас ингээд сэргэн үргэлж гоё үнэртэй цэвэрхэн үйлчлэгээний ажилтан байх ёстой гэж үздэг. Тэгээ тийм болохоор цүнхэн дотор энэ бүр байна уу бүр ингээд заавал ингээд хардаг. Энэ бол гэхдээ ингээд Victoria's Secret Bombshell би аяга олон жил хэрэглэж байна. Энэ гэхдээ яг үнэртэй ус нь биш нөгөө body mist нөхгүй. Тэгээд энэ барилт нь илүү тийм гоё зөөлөн юм натурал үнэртдэг. Яг зөвхөн парфюмаасаа илүү body mist-ийн бас хэмжээ ч гэсэн амар том. Тэгээд ер нь хит хурц биш бас ингээд хитрхийн юм спиртлэг биш яг ийм хүнт айгу татаа сэтгэл төрүүлдэг юм шиг надад санагддаг. За дараа нь болохоор Осоз байна. Осоз бол бас ингээд ер нь бас яагаад хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа тий. Онгоцон дотор бид нар чи хоол идэн тэгээ үйлчлэгээ эхлэхээс өмнө бас шүдээ заавал угаана. Ер нь бас нарийн шүү. За тэгээд бас ийм хөөсөн салбидаг байна. Энэ хөөсөн салбидаг болохоор ялангуяа би ингээд амар юм асгаж юм хувцаа ингээд амар ингээд жоох муухай болох гэж байхгүй ингээд юм мууруулаа бодсон ч гэсэн ингээд тос нь ингээд өсрээ дөрөв тос хувцсан дээр ингээд өсөрчээд байдаг. Тэгээд дөрөв хувцаа бол үргэлж цэвэрхэн байх хэрэгтэй байдаг. Тэгээд энэ хөөсөн салбидаг яг энэ жижигхэн толбыг ингээд газ арчичгаар арилждаг. Энэнгөө бол бас ер нь бас хэцүү байдаг. За тэгээд өөр чинь гарын тос бас байгаа. Жижигхэн гарын тос үсэн хайчиж. За энэ шүдний утас байна. Шүдний утас бас мэдээж яагаад хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа байх. Тэгээд тийм гарын тос маань энэ хөөрхөн тагын алга болчихжээ. Sorry энэ ламорын юм жижигхэн гарын тос элдвийн үнэр танартай бол бас жоохон хэцүү байгаад идэм жижигхэн. Яг үйлчлэлийн дараа биш ер нь тэр гараа угаачаад гараа заавал тослохгүй бол хуурайшаад байдгийм. Тэгээ яг одоо бол гэхдээ бас нэг юм цүгэн дотор нэг шиг чекап байж байгаа юм. Энэ бас яг өглөө хоосон мосон гарцсан үед яг идчихээр зүгээр л идэм. За энэ хавц бол иймэрхүү. Энэ хавцын дотор бас бүр амар олон жижиг юмнууд байгааз. Окей. За дараа нь энэ бүр хурлуу н орчиж. Гэтэ энэ чухлынхаа дарааллын үед бас айгүй чухал зүйл шүү заяа. Энэ татварлагчтай хантаац байна. Энэ хантаацыг одоо нөгөө бас заавал цонхондоо авч явах хэрэгтэй. Яагаад гэхээр онгоцны нөгөө нэг юм хоолой байдаг шүү дээ. Гейтний хоолой залгагдаагүй. Заримдаа нөгөө задгаа талбайгаар алхаад өөрсдөө ингээд шатаар нь гарах хэрэгтэй үед онгоцны задгаад нөгөө талбайгаар явахдаа заавлын татварлагчтай хантаацыг өмсөх хэрэгтэй. Энэ бол бүр аюулгүй ажиллагааны шаардлага байдаг. Тийм учраас энэ бол заавал байх хэрэгтэй. Окей. За дараа нь болохоор ийм косметик байна.
косметик бас ингээд ер нь бол байх хэрэгтэй. Нислэгийн дундуур будгаас сэргэн өчнөө одоо олон цаг онгоцонд ингээд байнгут яг будаг яг тэр хэвээрээ бол байхгүй юу сэргийх шаардлагатай шүү дээ. Тэгэхээр бол энэ заавал байх хэрэгтэй. Энэ бас нөгөө амны нөгөө ингээд цацлага байна. Мөрхий дууссан юм шиг байна. За тэгээд миний одоо энэ уруулын будаг, бальзам, сарамсны будаг, кушн энэ бол бас эмэгтэй хүмүүс ер нь цүнхэндээ заавал авч явдаг байхаа гэж би бодож байна. Тэгээ хувийн эмийн сан бас байгаа. Гэхдээ тэрийгээ би юу байгаагүй байна. Яг одоо авчраагүй байна. Тэгэхээр хувийн эмийн гидс мэд зөвдөх тэгээ юу ч тохиолдож болно шүү дээ. Хувийн эмийн сан болон зүүн утасны сав бол заавал байх ёстой. Тэгээ би түр орхицсон байгаа учраас одоо бас харуулах боломж харахаа алга. Тийм. Тэгээд гутлын тос гутал өнгөлөгч байна. Нислэг болгоны өмнө байнга л одоо папирисаа бид нар шалгаж идэг. Тэгээд гутлаа бас заавал өнгөлдөг. Энэ бол бүр амьдралын дадал хөвшил болсон зүйл байна. За тэгээд энэ зүнхийг ухах юм бол бас бохи байгаа. Гэхдээ бохио би бол хайгаад олохгүй л байна л та. Ер нь бол бас бохи заавал авч явдаг. Тэгээд power bank байна. Power bank ингээд нэг цэнэглээд ингээд шидчихээр бас ингээд хаяа унаанд төгжирч мөгжрээд явж байхад цэнийг цэнэг дуусчвал цэнэглжүүлэх зүгээр байдгийг. Тэгээдний бас гар утас байна. Гар утасаас энэ карманда хийн. Цэнэглэгч байна. За тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү нислэгийн цүнх маань дотор нь бол гэхдээ бүр маш их юм байгааз дотор харагдаж байгаас энэ цүнхийг бол тэгээд бүх нислэгтээ авч явдаг. Тэгээд ер нь л тийм бүх нислэгтээ авч явдаг. Тэгээд энэ хөөрхөн хавчаарыг болохоор би зүгээр ингээ хөрөн чимэг болгоод ингээ зүүцсэн. За тэгээд миний нислэгийн цүнх бол ерөнхийдөө нэг иймэрхүү энэ дотор бол ингээд бүх хэрэгтэй зүйлс явж идэг. Тэгээд тийм байна. За өнөөдрийн манд бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд cabin crew-гийн ажилтай холбоотой асуух зүйл байвал бас бичээд үлдээчих юм бол би дараагийн бичлэгтээ оруулаад ингээд хариулж өгч болно. Нэг зүйлийг бас дахин хэлмээр байна. Энэ юу вэ гэхээр миний хувьд болохоор зөвхөн нийт бүхэгийн ажилтнуудыг ч юм уу эсвэл Лилваны компаниг ерөөсөө төлөөлөхгүй байгаа шүү гэдгийг та бүхэн ойлгоорой. Зөвхөн одоо Биндрия гэдэг хувь хүний нислэгийн салбартай холбогдож байгаа энэ аялал, хувь хүний бодол, мэдрэмж зөвхөн юм хувийн шинж чанартай зүйл байгаа шүү гэдгийг хэлчихье. За бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Баяртай.